аав байсан бол энэ тоглолтыг ингэж тайлбарлах байсан да. За ингээд нэг сураггүй баг гарч ирээд нэг том багтаа тоглохоор ингэж шилдэг дээ. Өглөө нь тайлбараа буугаад тайлбараасаа одоо тараад те гэртээ орж ирээд ингэж хэлэх байсан да. Энийг одоо энэ жил нэг ийм гоё шинэ үг гарах байсан болоо гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар бол маш их дурсагдж байна. Хүүснээс нь газрын үнэр, хэтвчнээс нь еврогийн үнэр, хүзүүнээс нь хүүхдүүдийн сэвлэг үнэрсэн Криштиано Роналдо тоглолтын данаа арчааг нэг тэгин арчаатай болгожээ. Сайн байцгаана уу? Намайг Балжин нэмийн Ариун санаа гэдэг айлын том охин. Намайг таньдаг зөвхөн ойрын одоо жижигхэн хүрээлэл дотроос гэхэд л таарахаараа хөл бөмбөг үзэж гин үү, дэлхийн авраг болж гин. Гэхдээ цаанаа нэг л юм дутуу байгааз, нэг л юм дутуу гэдэг шиг байгааз гэдэг нэг гих мэтээр одоо илэрхийлдэг. За бас манай Балжин нэм сан гэсэн Facebook хуудас байдаг. За тийшээ бол маш олон хүмүүс очиэдэг. Одоо тоглолт яг одоо үзэж байна. Хэрвээ та энэ тоглолтыг тайлбарж байсан бол ингэх байсан бах та ахаа гэдэг ч юм ингээд яг нэг байгаа юм шигээр төсөөлөөд тэгээд өгүүлээд дурсан санаад ингээ хоосоо орон зай байшгүй гэдгийг ингээд хуваалцж байгаа хүмүүс ингээд хэдийгээр энэ пэйжний цаана өөр хүмүүс байгаа одоо яг одоо байхгүй шүү гэдгийг мэдээж тэр үзэгч мэдж байгаа ч гэсэн ингээ тэрийг хуваалцаж сансан сэтгэлээ маш ихээр илэрхийлж байна. Тэгээд хэд хэдэн тийм одоо комментууд за мөн бас хувьд чатууд бас авсан. Тэгээд за үзэгчд бол одоо хүртэл ингээд санал дурсаж өгүүлсээр байгаа юм байна гэдгийг бол бид нар бас одоо харж гин, ойлгож хүлээж авч гин. За би бүгд найрамд Солонгос улсын Сөүл хотод за Сөүлийн шилж ухаан технологийн үндэсний их сургуульд за магистрт сураад ирсэн. За магистрт бол сургуулийнхаа 100% тэтгэлгээр сураад ирлээ. Тэгээд сурахдаа бол бизнес удирдлага, за энэ дундаа бол сошиал маркетингийн чиглэлээр диплома бичээд хамгаалаад ирсэн байгаа. За анх 21 оны 8 сард явсан. За тэгээд сая 25 оны 2 сар сургуулаа төгсөөд тэгээд энэ хавар Монголдо эргэж иргээд байна. Аав намайг явснаас одоо яг 4 сарын дараа ингээд нас барсан. Тэгээ эхлээд би чинь дотор байранд байдаг байсан. Хэлний бэлтгэлд байсан. Тэгээ дотор байранд байхдаа ингээд өглөө болго эрт тусдаг. Тэгэд яагаад ч тэр өдөр ингээд ерөөсөө унтаад амир санагдаад нэг зүүлээд ерөөс сэрэхгүй. Тэгээд сэрээд уцаа харсан чинь маш их дуудлага ирсэн. Ингээд хамгийн ихэнд одоо тэр үед Солонгост хамт ингээд сурч байсан найзаас маань ингээд ирсэн. Найзаа ийм мэдээ харлаа. Ингээд энэ мөн үг хэрэг би өөдөөс нь уурсан. Юу яриад байгаа юм бэ гэдсэн чи уяана уучлаарай. Би андуурсан юм шиг байна. Худлаа мэдээлэл явуулчих. Тэгсэн чинь ингээд манай гэрийнхэн залгаад ороод ирсэн. Тэгээд тэрэнд бол ихтэд бүр үнэхээр итгэхийг хүсээгүй. Тийм ухаан санаа ингээд яг тэр өдөртөө бол ерөөсөй байгаагүй л дээ. Юу болоод байгааг юм ойлгохгүй. Тэгээд хүлээж авч чадахгүй тийм байсан. Тэгээд тэр одоо хүнд үед бол тэр өдөр бол яг ингээд өдөр болго надад яг одоо юм шиг санагддаг үе байсан. Би маргааш нь маш хурдан Монголдо ирж исэн. Тэгээ тэр үед одоо Мятад ажилладаг хүн хүртэл холбогдоод одоо би пеннес юм аа ингээд чам тусламаар нь тийзээ захиалж чадсан уу гэх жишээ нь ингээд холбогдоод тэгээ сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар би ингээд маш хурдан ирж чадсан. Тэгээ ирээд за ерөөсөө миний одоо үүрэг хариуцлага тэгээ би ингээд одоо аавынхаа дээр нь энэ олон хүмүүсийн харж байгаа итгэл сэтгэлийн үндсэн дээр одоо тэнгэрт дэвшсэний арынх нь ажлыг те номын дагуу одоо өөрөө маш төвчээртэй маш одоо ухаантай байж ич те бусдын одоо ганцаараа байхдаа сэтгэлээ шинжиж те бусдын нүдэн дээр үгээ шинжиж одоо ингэж өнгөрөх хэрэгтэй байна гэж одоо өөрийгөө их хатууж болсон да. Хүүхэд өөрөө төрөөд гараад ирэхээр л ингээд юм ач те би одоо өөрөө ээж хүний хувьд бодоход хүүхдээсээ бол миний ачийг хариулаач гэж бол хэзээчлэхгүй айл хэдийн дүүр гарч ирээд хамгийн ихнийхээ байгаа мөч хоромдол ачаа мань хариулсан гэж боддог. Гэхдээ нөгөө талаасаа би өөрөө одоо айлын охин хүүхдийн хувьд эцэг эхийгээ бодох юм бол юун дээр би ачийг хариулсан бэ гэж боддог вэ гэхээр санааг нь зовоогоогүй гэдэг дээр л би одоо өөртөө бол тэрэн дээр бол жоохон ихтэй байдаг. За би нэг за ариуснаа яаж чухлаа те миний охин яаж чухлаа за энэ айлын том байж ингэслээ гэдэг юм иймэрхүү асуудлууд дээр санааг нь зовоохгүй аль болох одоо асуудалгүй урсгалаараа нэг юмд бүтээд явдаг хөвгтэй те нэг тиймэрхүү байдлаар байсан болохоор би даасан байсан болохоор тэр тал дээрээ бол ачийг хариулахад арай ойртох юм болов уу гэж боддог. Дээр нь бас аав маань нэг 2 ном бичсэн. 2008 онд, 2015 онд. Тэрэн дээр би хоёуланд нь ингээд
ерөөсө фронтод ажиллаж исэн. Аав ингээл орой ажиллаад хараад ирэхэд л 3-4 хуудас ингээ гараараа ингээ сараачаад бичсэн. Тэгээ тэр үед ингээд ажиллаад хараад төгжирж ирж яхад чиндээ ингээл 4 хуудас юм дахиад ингээл баахан орсон англи нэртэй хүмүүсийг шивэх айгу төвхтэй ч юм шиг тийм ажиллаад байсан. Заримдаа бүр 10 хуудас бичсэн. Тэгээ тэр нь бүр өдөр болгоон тий. Тэгээ тэр ном бичгтэн тэгж оролцоод өөрөө тэрийгэ бүгд шивээ твлүүлэх ажлыг харьцаад тэгэхэд бол аав айгүйх баярлж бас бахархаж ирсэн. Тэгээд нэг ямар ч хилээ нэвтрүүлэгт ярихдаа бас хэлж ирсэн. Ингээд миний мэдэх одоо Монголд ийм хоёрхан айгүй хурдан шивдэг хүн байдаг тий. Нэг нь бол TVC Монгол комменти бэлгээ бол өрөөндө ганцаараа яриад чанга яриад амар хурдан шивдэг. Дараагийнх нь манай охин бол ингээд хэдэн утас номыг ерөөсөө 30 минутын дотор шивдэг гэдэр гэж ярьж ирсэн. Тэгэхэд нь бас ингээд бас жоохон ч гэсэн баярлж ирсэн. Одоо нэг хүн тэгээ зовлонгоо тоочод ирэхээр нь байсан одоо 100,000 төгрөг өчлөө. Одоо тэгээ өөрөө байхгүй ингээд сууж лээ. Одоо яг одоо байж юм чи ийм л хүн юм чинь гэдэг өөрийгөө тгээс сууж идэг байсан. Аав ба цаг амар барина. Хүн одоо өнөөдөр нэгээс ярилцдаг гэсэн аав 12-т ирчээл та хэдийг яач ба та нар л гин. Тий. Энэ хэдэн чигээ орохоо ирэхгүй энэ намайг энд хүлээдгээ яаж чадж гинэ гэж ирэхэд чинь тэгэл энийгээс сууж шин. Тий. Тэргээ шууд хэлнэ хамгийн гол нь энэ хүн ингэ бодчихлоо тэгээ гомдчихлоо гэсэн юм байхгүй. Мэдээж хүн гомдох юм бол ерөөсөө хэлдэггүй. Зүгээр л шууд ингэ хөвгчлөлтөөр хэлээд хүмүүсийг цаашлуулаад идэг гэсэн. Тэгээ тэндээс би одоо аавгаад өрсөн юм бол яг тэр ярих ур чадвар гэж ярих юм бол тэрнийх нь нэг хүчөөхөн одоо 11 ч юм уу бага хэмжээгээр өвсөн байх. Нөгөө талаасаа бол одоо зарчимчтэй шаардлага тавьдаг. Тэрийг бол бас тодорхой хэмжээнд авсан бах. Яалтчгүй нөгөө тийм хажууд ингээл зарчим шаардлага тавиад ингээд ахт чинь тэрнгээр ингээ хүмүүжчихэр чинь буцаад яг тийм болт юм билээ өөрийн мэдлэгөө. Орос хэлний багш байхдаа аав ингээд өдрөөр нь өглөө хичээлээ заагаад тэгээд оройн халтур хийдэг байсан. Тэр үед нэг ихсэлтэй. Тэгээд халтур хийдэг байжсэн чинь нэг хичээл дээр нь дуудлага ирсэн. Тэгээд дуудлага ирээд оюутай ангийнх нь нэг найзынх нь дамжуулж утсыг авсан ингээд. Тэгээд тэр найз нь сал болгосон юм байлээ. Телевизэд хөлбөмбөг тайлбарлагч авнаа гэдэгт нь за одоо наад хөлбөмбөг чинь бол үнэхээр ярьж чадах миний мэдэх нэг хүн байна. За энэ лөө нэг яриад үзье гэд. Тэгээд яриад үзсэн. Ярихт нь өөдөөс за уг нь одоо орой халтур малтуртай тий бараг ажил төрөлтэй байхад гэж жоохон төгшөөнгөө эхлээд утсаа авсан гэсэн орой ажилдаа юу өнтер гэхт нь. Тэгээд ингээд телевиз дээр хөлбөмбөгийн тайлбарлагч авах гэж байна. Чи очиод үзэх үү гэд. Өө тгийгээд их сонирхоод тэг гэртээ ирээд чи хичээлээсээ тараад гэртээ ирээд хэлжсэн. Ийм юм болох ч байгаа гинэ гэд. Тэг ганц костюм бичигтэй цайны тэрийн сандаг. Тэрийг намайг индүүд гэж тачин сайхан индүүд однаач зургатаар гаргаж байгаа костюм бичих шүү гэл. Тэг би индүүдэл тэгээд нөгөө шар тороор дүүрэн одоо нөгөө жижигхэн ийм дэвтрүүдийг ингээд оноор нь хөтэлдэг. Одоо хичээлийн жил гэж ярьдаг бол яг тэрнтэй адилхан хөлбөмбөгийн жил гэж явдаг шүү дээ. Тэ намар нээгээд ингээ авралтал явдаг. Тэрийг ингээ оноор нь хөтэлсэн төсгөл болгон дээр нь дөрвөн мөрт биччихсэн тийм дэвтрүүд байдаг. Тэр ингээд бүх дэвтрээ аваад өөрийнхөө одоо хөлбөмбөгийн төлөө өөрийнхөө цагийг яаж зарцуулсан бэ гэдгээ бусдад таниулах одоо баталгаа шүү дээ, тэ. Тэргээ бүгдийн шарт хооронд хийгээд аваа явж исэн. Тэгээ аваад явахдаа за ямарч байсан сайнаар бол яриул хөлбөмбөг тайлбарлагч болно. Муугаар ярих юм бол нэг удаа зургатаар гарч үзчихэд ирье гэд тэгээд явж исэн да. Тэр үед одоо бахархах энтрээ мэдтгүй байсан юм уу хаашаа жоохон ичдэг байсан яг үнэндээ хэлэхэд. Дөнгөж оюутан болж эхэлж исэн. Тэгсэн чинь ингээл эфемер чи автобусанд суухаар эфемер яваад тий эфемер ингээд ядаж байхад чинь ерөөсөө тийм нөгөө чанга дуутай, сөвөнг холоотой, чанга орилдог гэдэг гэж ерөөсөө боддгоо байсан. Нэр ерөөсөө мдээгүй тийм ярьдаг гэдгийг. Тэгээ зургатаар ярьсан чил хоолой чи яагаад ийм сонин бүдүүн ийм сөвөнг гараад байгаа юм бэ гэд бид нар бүр гэртээ ирэхэд нь бүр асуужсэн. Гоо одоо харин хүмүүс тэгээд ах энэ сөвөнг холоотой муухай орилдог хүмүүс тэгээд ах нэрээ тэгж гинэ үү гэд. Бараг гэр бүлийн хурал хийгээд авч шилэлцэх нь олгүй. Ерөөсө тэр болтол нь аавыг тийм болоод гэж бодоагүй. Сургуульдаа хөтлөгч хийдэг, багш хийдэг, гоё одоотой, тий гоё ярьдаг л гэж мэдхээс биш, тий гоё шүлэг уншдаг гэж мэдхээс биш. Сөвөнг холоотой ярина гэж бодог. Тэгээ яад ингэ сөвөнг холоотой тийм тайлбарлагч гинт гараад ирвэ гэдэг нөгөө хүмүүс чинь ингээд нүд чихэн сэрцсийжсэн үе тэгээд эхлээ жоох ичдэг байсан. Анги мангийнхан хүртэл ангийн банд нар хүртэл яриад нэг тийм хөлбөмбөг тайлбарлагч нэг хөгшин яриад байгаа юм биш үү гэд тэр манай аав гэж хэлэхгүй айл болох нуугаал нэг анх бол тэгж хүлээж авч ирсэн. Дараа нь хэсэг хугацаа өнгөрөөд тэр хүний нөгөө нэг бусдаас ялгарах одоо
имиж онцлог те брендинг гэдэг юм тэн дээр жинхэнэ гарч ирж байна гэдгийг нөгөө үзчихсэн маркетингийн хичээлтэйгээ холбож аавыгаа ойлгоод тэр цагаас эхлээд айгүй бахархаж хүлээж авч ирсэн. Ингээд өөрөө ингээд бид нарыг харахад ямар хэцүү унтчих болдгүй мó гэмээр шүн алга хөлбөмбөг үзэл ганцаараа яриад судаг хүн чинь гинт телевизээр яриад тэрийг ингээд маш олон залуучууд үзэж сонирхоод тэргээ бүр монгочлоод хүүхдүүдтэй холбоод тэгээд яриад ирэхэд нь нэрээ энэ хөлбөмбөг чи юу юм ямар сонирхолтой юм гэж бас бүтэн тоглолт хүртэл анх удаа л тэгж аавыгаа тайлбарлалт нь үзэж үзлээ шүү дээ. Өмнө нь ингээд өөрөө фанатынхаа хуваар ингээд шүнжээ хөлбөмбөг үзэж сууж ахт нь төвшөөнгөл байдаг байсан чинь яг тайлбарлаад ирэхэд нь л бахархаж ойлгож хүлээж авсан да. Аа маань бурхан болоод яг буйны ажлын үеэр Бажиним сан гэд байгуулъя, үйл хэргийг үргэлжлүүлье гэдэг санаачлага болол SBS телевизэд хамт тайлбарлаж исэн, тайлбарлагч дүүнээс нь залуучуудаас бол гарч исэн. Тэг ингээ гэр бүлээс нь бас хүмүүс оролцоод ингээд хийвэл яасан бэ гэд хамгийн ихний санаа бол тэгж гарч исэн. Тэг тэрийг ч гэсэн бид нэр ингээд тэглгүй яхав гэд дуртаяа хүлээж аваад тэгээд Бажиним сан гэд байгуулсан. За санг болоод 2022 оны 3 сард албан ёсоор улсын бүртгүүлээд гэрчлэгээжүүлж одоо сангаа бол би бол сангийн тэргүүнээр за сангийн гүйцэтгэх захирал гэж байх хэвээр гүйцэтгэх захирлаар бол хөлбөмбөг тайлбарлагч Батзаяа маань ажилладаг. За ингээ Батзаяахын хувьд гэх юм бол сангийн гүйцэтгэх захирлаар гээд за жил болгоны одоо манай сангаас зохион байгуулдаг оны шилдэг хөлбөмбөгийн зүтгэлтэн гэдэг юм шагналыг бид нар гаргасан. За энэ маань юу вэ гэхээр одоо хөлбөмбөгийн ч юм уу альва нэг шагнал урамшуул авах гэхээр ингээл маш олон процессд амжих ч юм уу эсвэл заавал нэг юм төрийн байгууллагад ажилладаг хүн биш. Ерөөсөө хүүхдээс ахуулаад 80 настай буурал хүртэл ямар ч хүн оролцож болдог. Тэгээд тэр хүний тухайн жилдээ хөлбөмбөгийн төлөө хийсэн зүтгэл одоо гаргасан сэтгэлтэй юу гэдгийг тэрийг ингээд зургаар ч юм уу баримтжуулаад тэгээд тэрнийхин төлөө ингээ урамшуул болгож оны шилдэг хөлбөмбөгийн зүтгэлтэй юм аа гэд манай төрийн бас байгууллагаас ингээ олгодог юм шагнал байя гэж Батзаяах санаачилсан. Тэгээ энэ санаачлагыг бид бас найрсгаар хүлээж аваад тэгээд энийг бол одоо ингээ сая одоогийн байдлаар нийт 4 жил тасралтгүй болгочод байж байна. 22 оноос эхлээд жил болгоны 9 сард гардуулдаг. Тэр хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нярайн тасагт за Нярайн шарлагын аппарат гэдэг ийм аппарат байсан. За тийм аппарат хоёрыг одоо бэлгэж исэн. За мөн одоо бас ахмадуудын асрамжийн газар буйны сайн үлсийн аян хийх гэх мэтээр бол оролцож исэн. Одоо өмнө нь хэлсэн те 2 ном гаргасан гэсэн те 2 дахь номыг нь нэмж засварлаад 3 дахь хэвлэлийг одоо бас 2022 онд нийлүүлсэн. За тэрэн дээр бол яг ингээд эхний 2 дахь ном нь бол эхний тэр чигтээ дараа нь 3 дугаар бүлэг гэж нэмээд тэрэн дээр бол ингээ эргэн тойрны хүрээллийн ойр дотных нь хүмүүсийн дурсамж дуртгалыг оруулаад энэ аавынхаа гигиен дурсгал зориулсан дурсгалыг мөнхжүүлэх байдлаар ийм номыг бол дахиж хэвлэлтэнд гаргаж өгсөн байгаа. Энэ бас сангийн маань ажил гэж явдаг. За миний хувийн зорилго гэх юм бол одоо аавынхаа нэрийг сайн сайхнаар гаргаж тэ одоо ингээд энийг өвлөөд яваарай гэд ингээд үлдээсэн нэг тийм нүдэнд харагдаж гарт баригдахгүй гэдэг шиг одоо юм маш үнэтэй юм хөрөнгө байгаа те гэж боддог. Энийг л одоо нандинаж нэр цэвэр авч явах маань тэгээ сайхан амьдрах маань одоо хувийн зорилго юм да. За баярлалаа баяртайгаа шаачхуу гэдэг шиг. Олимпиад. За одоо баярлалаа баяртайгаа шаачхуу гэсэн. За их хүн зүсгч уушлаарай гэдэг. За Эрдэнэтийн Бажиним гэдэг хөлбөмбөг тайлбарлагчийг үзэн сонирхож тэндээс одоо сэтгэлийн цэнгэл авч за хөлбөмбөгийн спортод дурлаж хайртай болсон фанатуудаа үзэгчд нь бас одоо Тэнгэрийн оронд байгаа аавынхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр санагдаж байна. Яагаад гэвэл аа маань одоо бурхны оронд одоо 5 жил болсон ч гэсэн яг л өнөөдөр хүртэл ингээд тайлбарыг сонсоод тэ тайлбарыг ингээ үзээд кайф аваад сууж байгаа юм шигээр үргэлж ингээд нэхэж санаж өгүүлж дурсаж хайрлж байдагт нь чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлмээр байна. Хоёрыг сүүлсэн намжуулалтан дээр Омог Вардам Ибрагийн хорж болдгүй аашин дээр олон жил зүтгэсэн Райнгигзийн санчган дээр аваргуудын лиг чамайг амьсгаа өндөртэй тайлбарлана мэд хөлбөмбөгөн үццгээгээрээ хөлбөмбөгөөс баяр жаргалыг авцгаагаарай. Та бүхэнд сайн сайхныг хүсэн өрөөгөөд SBS телевиз энэ удирдлагын шууд дамжуулалтыг энэ хүргээд дуусгаж байна.